Хорвоо өнгө гэрэл дуу авиагаран гайхамшиг билээ. ертөнцийн энэ гайхамшигыг харж чадахгүй ч гэсэн сэтгэлээрэн нүд чих хийж итгэлийн жигүүрээр ялж байгаа хүмүүсийн тухай энэ кино өгүүлэх юм. Манай улсын хүн амын тоонд хараа сонсголын соголтой хүмүүс хэдийгээр өчүүхэн хувь эзэлж байдаг ч гэсэн нам засаг хувьсгалын анхны жилүүдээс эхлэн тэднийг анхааран халамжилж зүйл бүрийн арга хэмжээ авсаар байна. Үүний нэг тод илрэл бол хараагүй дүлийн иргэдийн нийгэмлэгийг зохион байгуулах анх дугаарын хурлыг 1978 онд зарлан хуралдуулж тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үндэсний байгууллагатай болсон явдал юм. Хараагүй дүлийн иргэд манай нийгмийн бусад гишүүдийн нэгэн адил эрх тэгш ажиллаж амьдрах, сурч боловсрох бүх эрхээр хангагдсан байдаг. Тийм ч учраас эх орныхон эзэн болж социализмыг бүтээн байгуулах их үйл хэрэгт ард түмэнтэйгийн мөр зэрэгцэн зариг бадрангүй сэтгэлээр урагшлан тэмүүлж явдаг юм. Зөвлөлтийн нэрт сурган хүмүүжүүлэгч Луна Чарльз гэхэлтэй хараагүй хүмүүс ихэвчлэн энэ согоогоо нөхөж чадахгүйс авьяас бэлэгтэй байдаг. Тэдэнд зөв захистай тусалж чадвал манай шинэ амьдралыг бүтээн байгуулах их үйлс хинээс ч дутуугүй зүтгэж чадах улс гэсэн юм. Манай амьдралд энэ нь бодтой хэрэгжиж байна. Үүний нэг илэрлэл нь цацрал хамтлаг юм. Итвэх зүтгэл, зариг төвчээрээр дуучин, хөгжимчин болсон энэ хүмүүсийн тухай өгүүлэх юм их хэвээ. Энэ хүмүүс сэтгэлийн мэлмигээр ертөнцийг үзэж эх шиг дуунаас их орон ард түмнээ харж бодол санаагаан айзмаар илтгэж байдаг. Дуучин раги гоцолж цацрал хамтлаг дуулж байна. Дуу бол хүний сэтгэлийн тол. Хүний жаргал зовлонг дуулж байгаа дуугаар нь таньдаг. Энэ хүмүүс найрын дуу дуулж байна. Жаргалтай тансаг эх орны өнгөж авхаа эрх чөлөө тардын маань хөхөн сэтгэлийн уян энд бий. Онд сайн дурын уран сайханчдын дуулан хичээлэлсэн тэр үеэс цацрал хамтлагийн түүх эхэлдэг юм. Энэ хамтлаг нам ард түмнийхэн хайр ивэлийг шингээж зүрх сэтгэлийнхэн баяр талархлыг цацрааж тэр хүнд дүг мандин бодлоо түмэн олон дан хүргэж хүртээх гэж мэрийж байдаг. Тэгснээрээч
хот хөдөөгийн хөдөлмөрчин олонны дунд энэ хамтлагийн нэр хүндөөсч жилээс жилд ур чадвар нь ахиж жилдээ 30 гаруй мянган хүнд урлагаар үйлчлэн хайр талархлыг хүлээдэг болжээ. Энэ хүмүүс бусдын адил хуранчуулж, наадаж, наригж, дуулж, хөгжимдөж, сурч, боловсрч, үйлдвэрийн цех, ногооны талбай, малын бэлчээрт хинээс ч дутуугүй ажиллаж, эх орныхон бүтээн байгуулалтанд эзний ёсоор оролцсон хувь нэмрэн оруулж байгаадаа ямагт бахархаж, нүүр бардан сэтгэл хангалуун явдаг юм. Манай нам засгаас хүүхдийн төлөө, манай ирээдүйн сайн сайхны төлөө энэрэнгүй бодлого хэрэгжүүлж байдгийн нэг тод жишээ нь өнчин хараагүй дүлийн хүүхдэд зориулан тусгай яйсэл цэцэрлэг сургууль байгуулж байгаа явдал юм. Энэ нь хүүхдийг бага болчир наснаас нь янз бүрийн хичээл тоглоомд сурган тэдний сэтгэн бодох оюуныг нээж ирээдүйд сурч боловсрох ажил хөдөлмөр эрхлэх урд үе суулгаж өгдөг. Хүүхдийн төлөө фондын төв комиссийн дарга Филатова Цэдэнбала хараагүй дүлийн иргэдийн ажил амьдралтай танилцаж тэдний үр хүүхдэд зориулан яйсэл цэцэрлэгийн комбинат бариулж өгөхөөр шийдвэрлсэн нь тэдний ахуй амьдралыг нам засгаас онцгойлон анхаарч байдгийн нэг жишээ төрийн хайр халамж юм. Эрдэм эрхэм баян гэдэг. Эрдэм суралцах үүд хаалга энэ хүмүүст нээлттэй байдаг. 1964 онд хараагүй дүлийн хүүхдийг сургах тусгай дунд сургууль байгуулж, мэргэжсэн багш нар сургалтын нарийн төвөгтэй арга техникийг эзэмшин, уйгүй ажилласны үр дүнд сурагчдад бүрэн бус дунд боловсрал олгож байна. Бид багш Намжилмаа, Цэвэлмаа, Давааху, Цэрэн, Бадна, Батхойг нартай уулзаж хараагүй дүлийн хүүхдийн онцлог
тэдэнд хичээл заах аргын талаар сонирхсан юм. Ахмад багш Цэвэлмаа ингэж ярьсан юм. Жишээлбэл бол одоо ганцхан ингээд өөрийн одоо нэг найз Бадар хүүгийн найз байлаа. Тэр хүүхдийг одоо ийм хүн гэдгийг ойлгох маш хэцүү байсан. Өөрний хэлбэр дүрстэй биеийн хэлбэр ойлгох. Тэгэл адуу гэхэд бол адууны одоо дүрсийг тэмдэглүүлж адуу гэдэг чинь ийм байдгийг явдгийг, өөсөдгийг, осуудгийг гэж ингэж л ойлгоно. Ямар өнгөтэйг ойлгох бол маш их хүнд. Тэрнийг бол би одоо хамгийн гол нь тэр сүүлд одоо хараагүй болсон хүүхдээр төсгөлж одоо ойлгуулдаг байсан. Түрүүн одоо төрөлхийн хэлбэр хараагүй хүүхдүүд чинь маш хүнд юм л ялангуяа өнгөийг ойлгох. Тэгээ ямар төсөөлөл байх вэ? Ерөөсөн төсөөлөл харуулдаг гэж хэлдэг. Одоо улаан шар хөх гэдэг хөнгөөр нь. Улаан шар хөх хөнгө гэдгийг бол ер нь ойлгож байгаа юм. Гэхдээ дундуур л ойлгож байгаа санагддаг байсан надад л. Тийм нэг бүрэн бүтэн ойлгуулчвал гэж би зарим юм дараа санаж байсан. Зарим нь бол үнэхээр ойлгосон юм шиг байдаг байсан. Тэрнээ хараам дээр төсгөлж ирсэн. 29-р тусгай дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Баднагийн ярихыг сонсъё. Манай Ахмад багш нарын ажиллаж исэн тэр үеэс хойш сургууль маань өргөжиж хөгцөөр 1984 онд сургуулийнхаа 20 жилийн ог тэмдэглэх гэжээ. Энэ хугацаанд анх байгуулагдсан үед манай сургалтын материалыг базар хангалтгүй байсан. Тэгвэл одоо бүгд найрамдах өнгөр ард улсаас авчирсан сонсголын иж бүрэн тоног төхөөрөмжөөр анги кабинетуудыг тоноглолоо. Хөтөлмөрийн хичээлийн иж бүрэн кабинет, бус хичээлүүдийн кабинетуудыг байгууллаа. Манай төгсөгчдөөс улс ардын аж ахуй янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа олон хүмүүс байдаг. Эднэрээс нэрийн дурдах юм бол Оёдлын нэгдлийн үйлдвэрийн ажилчин Батбаяг, мод улсруулах үйлдвэрийн ажилчин 5 жилийн гашгайт Батарчир, зураач Шалахүү, хөгжимчин Бадархүү, Монгол Улсын их сургуулийн оюутан Эрдэнэ Бэлэг, 29-р тусгай дунд сургуулийн 9-р ангийн сурагч хүүхдийн шүүхийн тэдний дундаас улс ардын аж ахуй соёлын төрөл бүрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс олон бий. Хараагүй хүмүүсийн хөтөлмөр сургалтын үйлдвэрийн 5 ажилчин дутмаас нэг нь 5-6 дугаар 5 жилийн гавшгаач болсон байна. Эдэнд уйдах зав алга. Эх орондоо ард түмэндээ хэрэгтэй юм хийж байгаадаа энэ хүмүүс баярлан бахархаж хөдөлмөрийн амт шимтгийг мэдрэн алдар суу нэр хүндийг хүлээж байна. Энэ үйлдвэрийн ажилчин Дорж Сүрэн 7 дугаар 5 жилийн гавшгаач болсон баярт үйл явдлаа тэмдэглэж байгаа тэр мөчид би дуулсан юм. Дорж Сүрэн амьдралын аливаа хүнд бэрхшээлийг хатуу зэрэг шулуун сэтгэлээр ялаад жаргалаа гэдэлж байгаа хүн. Эхнэр Дорж Сүрэн хараагүй боловч ханитаан түшгэн болж хүү ахын хоёрын хүний зэрэгтэй өсгөж одоо бас үйлдвэрт ажиллаж байна. Дорж Сүрэн бидэнд ингэж ярьлаа. 1958 онд 23 настай хараагүй болсон. Тэгээд тэр би санахсан. Ер нь одоо миний хийж гисэн хойш яаж амьдрэх та. Ер нь одоо ямар боломж вэ гэж санагддаг. Ингээд зөвхөн толгойтоос хараагүй хүмүүс тусгай үйлдвэрээр ажилладаг, ажил суралцдаг гэдэг ийм үг одоо сонссон. Ингээд дээд удирдлагуудаа Монголд нэг ийм үйлдвэр юм сургууль байгуулж байна. Дараа хүмүүс мөнгөж өгч тийм хүсэл тавьсан. Энийг бий болгохын тулд хоёр хүн хойш нь явуулж бүхэсэн хараагүй нийгмийн мэргэжлээс курсыг хийж байлаа. Түүний нэгэн би орлоо. Дараа 1963 онд Туршлахын журмтай анхааруулсан сургууль байгуулсан. Тэнгэрээс барайлын тэнгэр системээр тооны Монгол хэлний түүхийн түмбэтийн хөгжлийн хичээлүүдийг хийж ирээд байна. Тэгээд ер нь манай хараагүй хүмүүс бас хөдөлмөрлөхөөс гадна буусан батар нөхцөл байдаг гэсэн байна. Нэг онд манай хүмүүс юм гэдэг концерт авсан байна. Тийм болохоос хойш манай хараагүй нэг чихэн хөдөлмөрийг манай намтдаг үнэлж хөдөлмөрийн хүмүүстээ сургууль хэмжээнд ашиглаж хамгийн сая 7 дугаар 5 жилийн төлөвлөгөө 2 жил 4 сарын дотор хийлээ гэж мөн 7 дугаар 5 жилийн ашиглаж сарилж байна. Энэ явдал бол манай хөдөлмөрийн хамт олон манай үйлдвэрийн захиргаа манай хамтын ачиж болж явж байна. Тийм ээ.
Хамт олон дорж сүрэнгийн ажил амьдралын түшиг, санаа бодлын тол, сайн явахын залуургалдаг юм. Хэлгүй дүлий хүн харах мэдрэх хэрэгтэн дохио зангаагаар орчноо тань мэддэг боловч өөрийн бодол санаа ертөнцийг үзэх үзлэн хүмүүст ойлгуулахад хэцүү байдаг. Харин төрөлхийн дүлий шаалах уу ард түмэнтэйг зургийн хэлээр ярих авьяасыг эзэмшжээ. Катрингийн 10 жил сурч байгаа 8 гаруй төгсөлтэй хараагаа болсон. Түүнээс хойш л хөгжим санийхаж агшиж байна. Мөн өөрөө оролдож, түнганаас асууж, заалгаж, тэг хөгжим санийхаж оролдож ихтэй. Хөгжим бол миний уран зохиол юм аа. Хөгжмөөр л гадаад ертөнцийг бол сурч чаддаг. За сая минь сонссон хөгжимд бол миний бодлоор л ингэж сурч гэж байна. Манай их орны их сайхан уулам телевизэн гоё майстер хэлээ. Тэр хавчийн говьбол санаарсан жилиж байгаа гоё намхан уусуудад цаана дүнхэж байна. Тэр уусуудын энэ зэрлээ татаж уусуудын хөндийг өрөөл мал зүрэг налайн бичиж байгаа байл. Манай их орны сайхан байж тэрчлээ. Ингээд үгүй хөгжмөө болон цааш сурах зорилгоор одоо Ашийн сургуулийн хөгжим аймгийн 4-р курст амжилттай цаана суралцж байна. Будын амт нөхдийн нэг бол нэргүй юм. 1973 онд анхныхаа дууг зохиож, түүнээс хойш эрдэнэт дуудаж байна. Үйлчлэгч залуусын дуу, ээждийн өргөх дуу зэрэг нэлээд хэдэн бүтээлтэй болжээ. Шин дуугаан урлагийн гавьяц төгөлтөн хаян хэрвээ багш галхуу нарт сонсгож зөвлөгөө авч байх үед нь би дуулсан. Улстан юу бүтээх вэ гэсэн асуудал миний сэтгэлийг их зовоодог. Хүн бол амьдралыг тэмцэж байж ялдığım гэж нэргүй яриад өөрийнхөө шин дууг бидэнд дуулж өглөө. Бүгд наримдах Монгол ард улсын гавьяат багш профессор Шагдар эд 30 хэдэн насндаа орчлонгийн өнгийг харахаан болсон ч зорьсондоо хүрэх хүслээр жигүүрлэн явсаар их сургуулийн математикийн багшаар ажиллаж эрдэм шинжилгээний 70 гаруй бүтээл туург нийтлүүлжээ. Профессор Шагдар хичээлийн материалыг уншуулад соронзон хальсанд бичиж түүнийг өөрөө дахин сонсож тархиндаа боловсруулан чэйжилж маргаашийн хичээлийг заадаг байна. Профессор Шагдар нам засагтаа баялаж явдгаа илэрхийлээд бидэнд ингэж ярьсан юм. За тэгэхээр бид бүхний ямагт баяр гооч зоригжуулж байдаг зүйл амаргүй. Энэ тахир дотоо хүмүүс мөн одоо ихтэн согод хүмүүсийн надад манай энэ гэрээ хайрт нам засгаас одоо тавьж байгаа анхаар хайр хандж байна. За хараагүй болсны улмаас тахир дотоог нэгдүгээр бүрүүдэд орсон ажиллаж байгаа ажилчин албан хаагчдын ажлын өдрийн мөргөжлийг 2 сар харагдуулсан. Амралтыг нь 11 өдрөөр нэмж өгсөн. Салингийн одоо хэвээр үлдээ. За цаашлбал мөн нэгдүгээр бүрүүдэд байгаа тахир дотоо хүмүүсүүд улсын амралт соёлын газар мөн төлбөргүй явах. Мөн очиж ирэх замын зардыг албан газраас нь гаргуулах ийм шийдвэр гаргасан байна. За хотын дотор автоолоор мөн төлбөргүй үйлчлүүлэх. Үйлчлэгээний газруудад ээлж дугаар харгаж үйлчлүүлэх ийм одоо шийдвэр гаргасан. За нам засаг одоо хамт олонныхаа одоо ийм хайр халамж анхаарлын одоо хариуг өөрийн одоо сурсан мэдсэн бүхнээ их орон арга түмэн залгамж үеийнхэндээ одоо дамжуулах гэсэн одоо ийм чин нэрмэлзэлээр дүүрэн байдаг. Одоо ийм нэг үзүүл сэтгэл одоо ямагт хөвлөж явдаг хүн байгаа юм. Хүний төлөө, нийгмийн төлөө, эх орныхон хөгжил цэцгэлэлтийн төлөө гэсэн нэгэн бодол түүний сэтгэлийн үзүүрт үргэлж хадгалаастай байдаг.
Математикийн ухааныг цээжээр бэлтгэж самбар шохоо хэрэглэхгүй цээжээр ойлгомжтой заадаг шинэ арга зүйг анх шагдар багш боловсруулсан юм. Профессор шагдрыг Цэтэнбал дарга үнэлж хэлэхдээ та социализм байгуулагч байлдагч нарын жагсаалд хэвээр үлдэж үргэлжлэн байлдаж байна. Энэ бол манай залуу үеийнхэнд дуурай болох юм гэжээ. Бүгд найрамдах Монгол ард улсын соёлын гавьяа зүтгэлтэн чойжил дүлий болсон хүнд нөхцөлд 40 жил ажиллахдаа Гончаровын ийм нэгэн явдал, Дойлд Михайликийн ганц дайчин ганцаардахгүй, Семёновын хаврын 17 учрал зэрэг 10 гаруй уран зохиолын ном орчуулсан юм. Янгасан 1979 оны 6 дугаар сард Болгарийн варн хотод дэлхийн дэдийн 8 дугаар их хурал болсон. Энэ хурал манай 1983 оны 7 дугаар сард Италийн Палермо хотод болсон Дүлийн иргэдийн дэлхийн холбооны 9 дугаар их хуралд манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд чойжил оролцсон юм. Юрий Бондаревын Тэртээ хэрэг гэдэг номыг чойжил өөрийн санаанд хүргэх гэж зарим хэсгийг хэд дахин орчуулж байсан гэдэг. Нэрэл орчуулгыг гар хүрууны үзүүрээр хийдэг ажил биш. Асар их хөдөлмөр, ур чадвар, мэдлэг боловсрол шаарддаг нь үнэн билээ. их хурлаараа олон татай асуудал хийцэж зохих шийдвэр гаргасан. Бидний шалтгааныг зайшил хүнхийлэн судах. Үүнийхээ үндсэн дээр төдийлийг багасгах. Төдий хүмүүсийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх. Эрүүл мэндийн байдалд тохирсон мэрэгжил эзэмшүүлэх. Ажлаар хангах их нийтийн асуудал хийцэж зохих шийдвэр гаргалаа. Төдий хүнд нүдээр үзэх юм илүү сонин илүү ойлгох яг шүү дээ. Тийм болохоор би бүртгүүлгийн мэтгэлийг үзэж сонирхох дуртай. Нам засгийн хайр харамж ард түмнийхээ уянгаар гадаадд бишгүйдээ явууч. Тэрэтийн зургийн үзэсгэлэн, ирээдүйн зургийн үзэсгэлэн гэх шиг олон сайхан үзээ үзэхэд Дүлийн хүнд нүдээр үзэх юм илүү сонирхолтой. Ойр дотны учир дүрслэх урлаг, кино, бүжгийн жүжиг үзэх дуртай байдаг. бүжгийн жүжиг сонирхдаг. Сайсан жүжигчин ихэнх уран хөдөлгөөнөөр бодох санаа яруу тоодыг хийгдэж байгаа нь хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь их сайхан байдаг. Уран хас, бүжгийн жүжиг. Жүжигийн дараа Дүлийн хүмүүстэй уулзаж ярилцахад жүжигийн утгыг тодорхой давхиж ойлгуулад уран хүү өөрөө хөдөлдөг хүүхэлдээ хийж тэр ламыг үхтэл нь айлгаж чадсан шүү гэж дахиад инээлтэж байлаа. Монголын хараагүй, хэлгүй, Дүлийн иргэдийн нийгмийн 2 дугаар их хурал 1983 оны 9 дугаар сард хуралдаж нийгмийн байгууллагуудын ажлын арга барил болон хараагүй Дүлийн хүмүүсийн аж байдлыг сайжруулах, Монголын хараагүй Дүлийн иргэдийн нийгмийн дүрмийг батлах асуудлыг хэлэлцсэн юм. Тус их хурлаас тэдний соёл боловсрол, аж амьдралыг сайжруулах тодорхой зорилтуудыг тавьсан Энхри хайрт нам засгаас эрэгтэн согогтой хүмүүсийг өдөр тутам анхааран халамжилж байдгийн бас нэг тод илрэл боллоо. Хараагүй Дүлийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх нь санаа сэтгэлийн зовлонгоос ангижруулж нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах нөхцөл нь болдог. Нам засгаас эрэгтэн согогтой хүмүүст үйлчлэх эмнэлэг гэгээрэл, соёл хүмүүжил, ахуй үйлчилгээний хангамжийг улам сайжруулж, материал баазыг бэхжүүлсээр байна. Нам засгаас ингэж хайрлан халамжилж, цаг ямагт анхаарал тавьсны үрээр хорвоогийн нар үзэхгүйч, намын нивэлд дулаадсан ертөнцийн чимээ сонсохгүйч, сэтгэлийн хөгжим игшгэлэн явах болжээ. Тэдний итгэлийн жигүүрийг ачид нам засаг ургуулж,
Сэтгэлийнхүүдийг анд нөхтөн нээж амраг ханяан сугдан алга хүрээнд тэврэн яваа амьдрал үнэхээр сайхан. Arma